Эртний энэтхэгийн 84 шидтийн нэг халахын 88 шидтэй Наара Банчин хувилгааны 7 дугаар дүрийн гигантэн Данзан Лүндэв өдгөө дэлхийн хүн болсон. Наара Банчин Европын орнуудад лекц тавьж, нэртэй сургуулиудад зочлон гадны профессорудад дээдийн номын яриа таниулга хийж байгаа. Одтой бүжиглийн шоугаар ард түмний од болсон ангууч буюу Баттүр заваад амьдан Ринченбүгийн эгчийнхэн хүүхэд. Монголын баячууд ихэд эрхэмлэн шүтдэг эрхмийн удмын залуу Баттүрийг 2025 онд Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас өсвөр үеийн хүүхэд залуучуудын элчээр өргөмжилсөн. Мөн 2023 онд Шанхай олон улсын автошоуны үеэр Баттүр Chery автомобилийн нүүр царай болж дэлхийн одуудтай эн зэрэгцсэн. Chery Group Баттүрийг насан туршдаа Chery брендийн автомашинаар хангахаар болсон. Монгол хаан жижиг Лондон, Сингапур, Японд тоглохтой зэрэгцэн тэдний өмсөн дээл дэлхийн анхаарлын төвд орсон. Тэхүү хамтлаг Монгол хаан Physical Asia шоуны оролцогчид гихчлэн алдартнуудын хүндэтгэн өмсдөг дөрвөн арваад брендийн үүсгэн байгуулагч тулга удахгүй нээлттэй хийх фантастик продакшны тусгаар тогтнол киноны бүх хувцсыг бүтээж мөн зөвлөхөөр ажиллажээ. Тулгын хувьд гандан тэгчинлэн хийдэд 14 жил унцад байж шавнар бэлдсэн бурхны шашин суурьтай эрхэм. Гандангийн хажууд байрлах төвдийн рестораныг санагдуулан 4 арваад төвд хоолны гэр мөн түүний фокус. Монгол дээлний 100 гаруй жилийн түүх хүрээ соёлыг судалсан тулгын 4 арваатын дээл болон бүтээсэн зүйлс Монгол өв соёлыг зүй ясаар хадгалж байгаа нь бахархам. Дэлхийн шилдэг баритон амар төвшин алдар суун мандаж ерөнхий сайдын нэрмжит шагнал хүртэн жилийн цалин нь 5 тэрбум хүрлээ. Орхон баяр Physical Asia шоуны дараа Instagram нь 469 мянга дагагчтай болж үндэсний бөхөөс анхны дэлхийн хэмжээний инфлюенсер болсон. Түүний барилдааныг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс гадныхан зорио ирхнэ. Орчин цагт алдаршиж байгаа Монгол залуус оюунлаг боловсралтай номын эрдэмт гаргууд байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Та бүхнээрээ маш их бахархаж байна. Амжилт хүсье.